тэр байгууллагын том ёолк гацуур тэрийн ихийн гагнуурчдаг. Тэгээ тэрийг ингээд бид нар араа минь босгож өгөө те ингээд төмрөөр ингээд хийгээд өчнө. Дараа нь чимэглэх, гоё болгох, чамин болгох зүйлүүд болсон. Тэгэхээр тэр ёолк аслаа, гэрэл аслаа, ямар гоё илээ. Тэрийг хүмүүс хараад баярлж байгаа байхгүй юу? Бүгд хөөрөл, тойрол зургаад аруулаа л тий. Тэгээ тэрийг ингээ харахад гэсэн ингээ жижиг зүйл гэлтгүүл гоё. Тэд тэр ёолкны тий тэр 5 шиг нь хүртэл яаж хийх үү гэж хоорондоо ярилцсан шүү дээ. Ингээ хичүүл яах вэ? Ингээ хичүүл яах вэ? Тэг ер нь тэгээд амар гоё. Сайн мэцхан үзэгчтэй. За Гэгэн Монгол төслийн Гэгэн боловсрал подкастын ээлжид дугаар эхэлж байна. Тэгэхээр ажил мэргэжлийг одоо хүн голдоггүй, ажил мэргэжил өөрөө хүнийг голдгоо гэж ярьдаг ийм үг байдаг. За иймийн тулд бол бид мэргэжлээ зөв сонгож, за цаашны ирээдүгөө зөв одоо тодорхойлж чиглэлээ болгох ёстой. За энэ удаагийнхаа дугаарын зочноор бид уужим сэтгэл гэх онцгой нэгэн зочныг ураад байна. За энэ бол Монгол Солонгосын Политехник коллежийн төгсөгч, за тухайн сургуультай бол гагнуурын багшаар ажиллаж исэн одоо Эрдэнэс 5 толгой компани одоо засвар механикийн хилтэст уулуурхад ашиглаж байгаа хүнд даацын болон за дунд оврын тээврийн хэрэгслийг засварлах гагнуурч нар ажилладаг ийм онцгой нэгэн бүсгүй байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр яагаад ингэ онцгой гэж хэлээд байгаагийн утга учирыг та мэдээж өөрөө ойлгож байгаах. Гагнуурчийн мэргэжлийг одоо хүн болгон тэр болгон сонгож сурч тийм ээ ингэж төгсдөггүй хаа ерөнхийдөө нэлээд ховор мэргэжилд тооцогдож байгаа яг орчин үед ч тийм ээ. Тэгээ тэр дундаа эмэгтэй гагнуурчин гэхээр бол үзэгчид бас нэлээд сонирхож байгаах гэж бодож байна. Тэгээ тэр дундаа том оврыг засварлах эмэгтэй гагнуурчин гэх тэгэхээр ер нь яагаад энэ ажил мэргэжлийг сонгох болсон юм бэ? Гэр бүл нэм хүн байдгүй энэ талаар яриа эхлэх үү? За тэгээ гэр бүлд бол яг гагнуурчин мэргэжилтэй хүн бол байдаггүй. Яг ах бол гагнуур хийдэг. Тэгээд ах 9 дугаараа ингээд төгсжөөл мэргэжил сонголт тий цаашаа сурах уу эсвэл коллежид орох уу гэд яг тухайн үед л гэрээхэнтэйгээ ярилцсан. Тэгээд хамгийн их одоо яг гагнуурчин мэргэжлийг сонгох одоо сэтгэлгээтэй ингээд гагнуурчин мэргэжлийг сонгооч гэдэг саналыг тавьсан хүн бол манай аав байсан. Ерөн гагнуур гэдэг нь маш нарийн тийм ур чадвар шаардсан мэргэжил байдаг. Техник технологи хөгжиж байгаа яг энэ үед бол гагнуургүй улс орон хөгжинэ гэж байхгүй гэж гагнуурчин болчихоо гэл айгүй хятгадаг байсан. Тухайн үед бол яг автаа жоохон санал зөрөлдөх тий. Юу гагнуур бид гагнуур яаж чаддیں۔ Гэдэг ч юм уу яг тиймэрхүү зөрчилдөөн бол гарч ирсэн. Тэгээд ямар ч зэцтэй сонгосон. Тэгээ яг сонгох болсон номер 1 шалтгаан нь би нөгөө айлын баг хүүхэд. Эхээс долуулаа. Тэгэн готл одоо ингээд би яг баг нь ах эгч нар маань болохоор ингээд том болцсон байгаа. Тэгэн гот ер нь л манай авч нөгөө техникийн хүн учраас ингээ ах эгч нарыг техник тал руугаа л сурахыг маш их хүсдэг байсан. Тэгээ бүгдээрээ яг өөр өөртөө хороо явцсан. Тэгэн гот яг над дээр ингээ би ингээ сүүлчийн хүүхдэн штэ гэж бодоод тэгээд яг за дээрэс нь би нөгөө аавд амар хүүхдээсэн байхгүй юу. Тэгээд за ямар ч байсан одоо надаас өөр захиж илэх хүүхэд байхгүй штэ. Тийм. Ямар ч аавынхаа үгэнд ороод үзье гэдэг. Одоо яг энэ бүхний эцэст гагнуурчин болоод энэ мэргэжлэр ажиллаад явж байхад одоо яг ямар санагдчих вэ? Одоо л тухайн үед айгүй зөв сонголт хийсэн байна гэж боддог. Яг энэ мэргэжлийг сонгосондоо бол бүр амар баярлдаг. Монгол Солонгосын Политехник коллежийн төгсөгч байгаа шүү дээ. Тухайн сургуультаас 3 жил багшилсан гэдэг ингээд ярьж байна л да. Ер нь яагаад энэ сургуулийг сонгосон юм бэ? Буцаа яг сургуультай багшлах болсон шалтгаан юу вэ? Яг нөгөө 9 дугаар ангид төгсөж байгаа хүүхдүүдэд яг нөгөө сургуулийн сурчлахын нөгөө үзэсгэлэн болж байсан Мишель Экспо дээр. Тэрийг бол яг ангийнхаа хүүхдүүдээр яг нийлж аваад очиж үзэж аваад хэд хэдэн сургуулиудын танилцуулгуудыг авсан. Тэгээд яг энэ сургуулиудад очиндоо гэдэг нэг 3 сургууль яг бодцсон байж агаад тэгээд ер нь хамгийн анх Монгол Солонгосын коллежоос эхэлсэн. Тэгээд яг ирж уулзаад тэгээл сонгосон. Тийм. Гэтэ би бол яг анх эрэхтэй хувцс дизайнерын ангийг сонирхож яг ийшээ орчидоо гэж
бодож иржсэн. Тэгээ яг сонголтын дээр ирсэн чинь нэр аав тэгээд тэгээд нөгөө айгу эргэлзээд өрөөд яг хавц дизайнераа ингээд орох уу, гагнуураа ингээд орох уу. Тэгээд яг ихчтэйгээ ярилцж агаад за гагнуураа ингээд орчих. Гагнуур яг гагнуурчин гэдэг мэрэгжил нь тий цаашаага дээд боловсрол ингээд яг инженерийн төвшөнд бол байж болно. Гэхдээ яг гагнуурчны хувьд бол ингээд төгсчих юм чинь суралцж явах үедээ сонирхгүй байвал нь болчих. Цаашаага дахиад өөр юм хөөе явчих гэж бодож байсан. Тэгээд яг сонгосон. Зарим нэг мэрэгжил хүнээс зайлшгүй авьяас шаарддаг шүү дээ. Тийм үү? Одоо юу гэдэг нь жүжигчин ч гэдэг юм уу, дуурчин ч гэдэг юм уу. Тэгэхээр гагнуурчийн мэрэгжил дээр яг ур чадвар чухал юм уу, хандлага чухал юм уу? Яг хувь хүнээс юу шаарддаг? За ур чадвар бол мэдээж чухал. Гэхдээ ур чадварыг эзэмшиж сурахын тулд тэр хүний нөгөө хандлага өөр амар чухал. Энийг сурчхансандаа гэсэн оролцоо айгүй чухал. Бас нэг зүйл нь мэдрэмж. Мэдрэмж бол бүр асар их чухал. Миний хувьд бол яг даваа тал нь би өөрөө зурдаг байсан. Гарын мэдрэмж өндөртөө байсан учраас ер нь бол яг мэрэгжилтэй дуртай болоод за үнэхээр би нэг хичээж байгаа сурах хэрэгтэй мэн гэж бодсон цагаасаа шал өөр ингээд байж эхэлсэн. Сургууль дээр нь очиж хахад бас яг ингээл гагнуур хийж байгаа 15 6 та охин байсан л та тий. Тэгэхээр бас л ингээ ялгаагүй одоо анх бол сонирхгүй байж байгаа эцэг хийн нөлөөгөөр ч юм уу эсвэл ингээ сонгосон сонирхоод ингээ суралцж байгаа гэж ярьж ирсэн. Одоо яг хэрвээ энэ чиглэлээр сурж байгаа оюутнуудаа юу гэж хэлмээр байна. Тэгээд багшлах хугацаанд ер нь яг юу гэж заадаг байсан бэ оюутнуудаа? Би өөрөө 19 настай багш болж байсан. Тэгээд 19 настай багш гэдэг бол маш цөөхөн. Би багшуулах нөгөө гол үндсэл нь нарийн нөгөө ур чадвартай гэдэг утгаараа даваа тал болоод тэгээ багш болж байсан. Багшилж байхад бол яг өөрөө нөгөө багаас нь ингээд сургуульдаа суралцаад тэгээ ажлын байранд ингээд бас ингээд туршлагажаад тий яг амар одоогийн хэмжээнд бол туршлагыг хуримтлуулаагүй ч гэсэн тухайн үедээ бол яг л насандаа тохирсон л мэдлэг туршлага саадаг ингээд даваа явжсэн. Тэгээ яг өөрөө сургуульдаа ингээд багшаар орох шийдвэр гаргаад багшилж эхэлж байхад за би ч 19 дэх гэхэд яг тухайн үед энэ сурагчид нэг 15 6-тай. Яг зарим тохиолдолд манай үеийн хүмүүс ч бас байсан. Тэгэхэд бол өөрөө яг нөгөө сурагч байхад юу мэдрэгддэг вүлээ? Юун дээр алддаг вүлээ? Юу ойлгохгүй байдаг вүлээ? Гэдэг нөгөө бүх зүйлээ мэдчихсэн учраас ойлголцоод илүү амар байсан. Тэгэд сурагчдаа яг энэ нь юм шүү гэж хэлхээсээ гадна чамд яг юу нь болохгүй. Тэ? Яг тэрэн дээр ингээд гоё ярилцдаг байсан. Тэгээ ерөн сурагч нараас минь бас айгүй хөөрхөн ингээд багшаа би одоо ингээд мэрэгжилтэй үнэхээр ингээд дуртай болж байна. Үнэхээр би ингээд ойлгохгүй байсан надад ингээд байсан. Гэтэ одоо бол би ингээд маш сонирхолтой санагдаж байна. Яг энэ мэрэгжилтэй би бол одоо үнэхээр сонирхолтой бол дуртай болж байна гэд айгүй болгохтой гэж хэлсэн. Тэр нь ингээд айгүй урамтай штэ. Тэгээ зөвхөн ингээд зөвхөн яг гагнуурын тим гэхээсээ илүү яг л нэг ихчтэйгээ ярьж байгаа юм шиг тэр хүнд хүүхдүүдтэй ингээд ярилцдаг байсан. Тийм. Тэр хандлага бас их чухал байгаа тийм. Тэр айгуу чухал байсан. Тэгэхээр нөгөө сайн оюутан байсан гэдэг чинь харагдаж байна л да. Монгол ур чадвар 2018 тэмцээнд ингээд гагнуурын төрлөөр тий орж 2 дугаар байрт эзэлж исэн. Одоо энэ хүүхдүүдэд бас нэг юм байдаг шүү. Багш гэхээр нэг жоохон айгаад байдаг. Тийм. Бүр нэг юм дэш юм шиг тий жоох юм айдас байгаад байдаг. Би ч гэсэн өөрөө ингээд сурж байхдаа багш нартай харьцах тал дээр айгүй марвхан. Айгүй тийм ичимхий тийм хөхтэйсэн байхгүй. Тэгээд яг өөрөө ингээд нөгөө багш болоод орж байхад яг сурагч нартаа нэр юм байдэн штэ гэдэг айгүй гоё ярилцаад ингээд чөлөөтэй ярилцдаг. Нас чи ер нь бол ойролцоо байсан болохоор багш гэд очиргүй юм ийгээд бүр ингээд байхгүй айгүй чөлөөтэй ярилцаж чаддаг гэсэн. Энэ тэмцээний талаар та ярьж өгөөч те. Энэ 2 дугаар байр шалгалж исэн талаараа за бас ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шилдэг залуу ажилтан гэсэн юм одоо бас гоё шагналыг эзэн болж исэн байна. Тэгэхээр энгийн хүмүүс одоо ийм одоо шагналыг авчдахгүй хаа мэдээж нөгөө гагнуурчныхаа мэрэгчлээ тодорхой хэмжээнд ур чадвараа үзүүлээд олон хүнээс шалгарч исэн баг. Энэ талаар дурсаж. За яг тэмцээний талаар бол
анх бол яг юм тэмцээн байдаг гэдгийг бол мэдтгүй л байсан. Сургууль дотроо оюутнуудын дунд бол тэмцээн зохион байгуулдаг. Тийш бол би 2.5 жил суралцж байгаа. 2 дугаар курстээ бол орж исэн. Тэгэхэд бол би нэлээ хавар зогсож исэн. Тэгээд тухайд өөрөө ч нэг хичээдгүй байсан. Жохон хичдэг ч юм уу те. Жохон нэг тиймэрхүү байсан. Яг тэмцээнд ороод хамгийн анх бол яг тэр тэмцээнд орчоод өөрөөсөө амар иччихсэн. Би одоо 2 жил сурчаад яг юу сурцсан юм бэ? Яг юм байгаа байдал, бодит байдал маань бүр ингэж арга л юуж чадахгүй л байсан байхгүй юу? Тэр чинь одоо миний л тухайн үед гаргаж ирсэн хандлага тийм л байсан гэсэн. Тэгээд тухайн үед өөрөөсөө ичээд 1 2 дугаар байранд орж байгаа хүмүүсийн гайнуурыг хараад ямар мундаг юм бэ? Тэг. Би ч одоо яриачтэй л гэж бодож байсан. Яаж дуртай болоод ингээд сайжраа тэмцээн оролдоонд орсон бэ гэхлээр төгсөх дадлаад тэгж жагаад би 4-р цахилгаан станцд гайнуурын лабораторид ингээд дадлага хийж гарсан. Тэнд очиод бол яг л нөгөө үйлдвэрийн орчин тэмчин ингээд бүх юм гоё ингээд бодтойроо бужигнаж байгаа шүү дээ. Тэгэхгүй яг оюутан байхад бол төсөөлөл төдөн шүү дээ тий. Ажил дээр ийм байдаг, тийм байдаг. Яг тэр орчинд очиод шал өөр болсон. Тэгээ яг тухайд би ч одоо төгсөн шүү дээ. Төгсөх надад энэ жоохон сарахад би яг юу сурсан бэлээ? Одоо өөртөө хичээ, өөрийгөө сайжруулъя гэж яг л тийм зорилготой байсан. Хичээж байгаа сайн төгсөйг. Яг тэгээд тухайн үед бол би маш их хичээдэг байсан. Хоолоо бэлдэж ирээл өглөө тий өглөө 8-аас орой 4-5 хүртэл тэгэл өдрөө олоо яг гэртээ ижээл авчраал тэгэл ингээл өдөржингөө юу нэг цааны цагаараа хоолоо ичээл тэгэл гагнуураа хийгээл байж байгаа. Яг тэрийг яг нөгөө станцын маань инженер Батлага инженер багш маань байдаг. Тэр багш маань яг нөгөө харсан. Тэгээд айгүй их ярилцдаг. Тэгээ миний охин ингээл надтай ярилцдаг. Чанд ингээд чадвар байна. Тэгээ оюутнуудын нууд юм тэмцээн болд юм аа. Чи тэр тэмцээнд ороо. Сургуулиас нэг хүүхд орд юм аа. Чи сургуулаа төлөөлөд орчихоо гэх. Намайг айгүй их дэмжиж, хурцлж ингэж өгдөг байсан. Тэгээ би бол тухайн үед бол би чадах болов. Нөгөө л нэг амар дарах хүүхдтэй, ичим хийвд. Өөртөө итгэл өөрийгөө дараад. Тийм. Би чадах болов. Багшаа би чадахгүй шүү дээ. Тэгэл хойшоо ягна гэдэг. Тэгээ багш маань үгүй чи чаднаа. Чамд ийм авьяас байна, ийм хичээл зүтгүүлээ. Тэг би өөрөө гагнуур ингээд сурах гад би яг юм ур чадвар тал дээр би сурав. Хэдий би инженер хүн ч гэсэн практик гэдэг зүйл чинь шал өөр мэдрэмжийн асуудал байдаг. Тэгэхэд бол багш нь өөрөө ингээд маш их хичээж исэн ч чадаагүй. Тэгэхэд бол чамаас ингээд шал өөр зүйл харагдаж байна. Тэгэхээр ингээд чи ер нь тэр тэмцээнд орох л ёстой гэх. Тэгээ бүр ингээд намайг ч юм хүүхдэд дагуулж авч байгаа юм шиг. Дагуулж ирээ сургуультай уулзаал тэгээд энэ хүүхдийг ингээд тэмцээнд бэлдэж оруулмаар ингээд. Тэг яг өмнө жилээ орж исэн сургуулийн маань хүүхд байсан л та. Бэлтгэгчдээсэн хүүхд. Тэгээ яг нэг хүүхд байсан учраас нэг л тэр хүүхдээ л оруулна гэд. Тэгээ би ч нөгөө яг багш нарынхаа нөгөө үнэлж байгаа төвшнөөс бас нэлээд хөөрх ингээд сайжирсан. Тэгээ багш маань болохгүй энэ хоёр хүүхдээ ингээд өрсөлдүүлж хагаад тэгээ ингээд оруулъя гэдэг шийдвэр гаргаж ирсэн сургууль маань ч гэсэн. Тэгсэн чи яг тухайн жилээс нэг сургуулиас нэгээс хоёр хүүхд орох боломжтой болсон. Тэгээд яг сургуулиас хоёлоо орж ирсэн тэмцээнд. Гэтэ ер нь яг анх орж байхдаа бас л нөгөө тэг би яг өөрөө нэг 2 дугаар байранд шалгарчин гэж бол бодоогүй. Яа нэг айтаа шиг оролцчихсан даа л гэсэн. Тэгэл тэр тэмцээний үжиж ингээл уг нь бол гагнуулч өөр маш тогтун, тайван, нарийн тэг ингэж чийгдэг хэвээр. Тэр яг үндэ гар хуруу бүгд салгалж байгаа байхгүй. Сандраа. Тийм би тэр чигээрээ салгалаа, сандраал ерөөсөө. Тэмцээний үе бол ер нь тийм л байдаг. Одоо ч тэр ямар ч ялгаагүй. Тэмцээн л бол тэмцээн яг цагтай уралдаж байгаа. Давхар маш их нөө хариуцлага, хур чадвар бүх зүйлээ ингээд тэр цагт багтааж гарах хэрэгтэй учраас тэр ч одоо маш хариуцлагатай мэрэгжил авах гэдэг шүү дээ тийм. Ер нь бол одоо энэ эмэгтэй гагнуурч ингээд тэгэхээр хамт олон яаж хандах арай гоё давуу тал өдр байх юм уу ажлын байран дээр тийм. Эмэгтэй гагнуурчин гэхээр за эхлээд бол гайхацгаа. Дээрэс нь ийм жоох хөвгдүү. Голтой шүү дээ тийм тэгж хардаг. Ийм жоох хөвгдүү. Яг багшлж хаад бол
мэдээж сургуулийн багш нар маань бол бүгд мэдчихсэн. Ажлын байр бол шал. Тий, ажлын байран дээр бол одоо би ч уул уурхаад ажиллаж байгаа. Тэгээ ингээ ажлын байран дээр очиход бол эхлээд бол намайг ингээ нөгөө жоох нэг тэ ажилтныхын л гэр бүлээс ингээ уурхаад танилцгаад бүгд ирсэн байна гэж бол харж ирсэн. Тэгээд нөгөө сургалт морал нэг оны сургалт маань дуусаад яг ажлын эхний өдөр тэ хамт олонтойгоо танилцаад өөрөө танилцуулж байгаад яг энэ жоох хөвгтөө гэл яг тэгж харж ирсэн. Одоо бол хүлээн зөвшөөрсөн. Тий, одоо л яг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж бол эмэгтэй хүн. Тэгээ дээрэс нь би ч нэг аягүй жижигхэн биш дээ. Нэг жоох хөвгчиг харагддаг юм шиг байгаа. Тэгэн готл яг чадах болоо гэд хүлээлт нь аягүй бага байдаг. Тэгээ яг тэрнээс нь ингээд авуулаад хийгээд өгчөн готл. Яг хүлээн зөвшөөрдөг. Тэгээ одоо л манай яг уул компанид те хүмүүс бол бүгдээрээ л хүлээн зөвшөөрсөн ба. Ер нь яг төгсөөд ажил олоход хэцүү байсан уу? Эсвэл харьцангуй олон газраас одоо ингээд санал ирж ивүү? Яг юу болж байгаа вэ? Яг нөгөө тэмцээн уралдаанд ороод бас хүмүүс мэддэг болсон байсан учраас миний хувьд бол тийм хэцүү байгаагүй. Хэд хэдэн газраас ч санал иржсэн. Би яг өөрөө саналаараа сургалтаа багшаар үлдъя гэд. Өөрөө хаяг сурсан, мэдсэн зүйлээ хүүхдүүдэд ч гэсэн заа гэж бодоод тэгээд багшийн ажлыг сонгосон. Дараа нь бол мэдээж нэг 3 жил багшилчаад за надад бол яг тухайд яг гэхдээ өөрийгөө хүлээн зөвшөөрсөн л доо. Онлын хувьд бол байгаа юм байна. Тий, онлын хувьд бол энэ тэр нь тийм гэж заасан ч гэсэн нэг зүйлдээ гацаад исэн байхгүй юу? Яг ажил дээр гараад ажлын талбар гэдэг чинь ер нь бол яг боловсролын тий байгууллагаас шал өөр ахгүй юу. Тэгэхээр яг ажил дээр ийм байдаг шүү гэж хэлэхээр би яг юу хэлэх юм? Эсвэл тий яг бодтой зүйл хэлж чадахгүйсэн. Тэгээд би бас ингээд ер нь бол тэг яг өөрөө ч гэсэн ажил дээр гарч үтсэн дээр юм байна гэж бодоод тэгээ ер нь бол урахаа руу орсон. Тэгэхээр нөө мэрэгжлийн чинь ингээл нэг зарим талаараа хүүсийн хувьд ингээл загтаа авч үзэх гэдэг ш тий. За энэ бол эрэгтэй хүн л хийж чадах ажил мэрэгжил ч гэдэм үү. Эмэгтэй хүн бол одоо юм ч гэдэм үү тий. Тэгэхээр гагнуурчин гэхэр мэдээж одоо шууд эрэгтэй хүний ажил мэрэгжил хүнд хэцүү хүчирч гэдэм үү тийм ээ. Ингээл бодогдчихээн л доо. Ер нь одоо эмэгтэй хүн гагнуурыг чаддгүй штэ ч гэдэм үү. Иймэрхүү хандлага эдэр гарч ивүү. Гардаг. Чадах болов гэл скол ингээ хийгээд дуусан тусдал хардаг хүмүүс бүр энэ яг чадах уу гэж хийж гин үү. Тий. Скол гайхаж чардаг, сонирхож чардаг байх. Гэтэ яг эмэгтэй гагнуурыг эмэгтэй хүн хийж чадахгүй гэдэг ойлголт сүүлийн хэдэн жил бол ер нь гайгүй болж байгаа хэрэг. Тийм маш олон эмэгтэй гагнуурчид байдаг болсон. Сонгон суралцж байгаа хүүхдүүдэд ч гэсэн ер нь л нэг сургуульд 1-2 эмэгтэй хөгч ч юм уу тий байдаг болсон. Тэгээд яг ажлын талбар дээр гэхэд бол гагнуур гэдэг чинь өөрөө маш нарийн зүйл ахгүй. Маш нарийн мэдрэмж шаардсан. Тэрнээс биш гагнуур хийх чинь гэл учиргүй надад биар чадал тэнхээ тий хэрэггүй байхгүй. Мэдрэмж хэрэгтэй, ур чадвар хэрэгтэй. Мэдээж техниктэй харьцаж байгаа, тоног төхөөрөмж техниктэй харьцаж байгаа надад бол хүнтэй одоо өргөж дийлэхгүй ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол гарна. Гэхдээ тэрийг юунит бол хамт олон байгаа л. Би чадахгүй бол тий бусдаасаа тусламж гуйгаад хамтраад хийждэг болохоор энэ асуудал. Тийм. Одоогийн энэ оюутнууд тийм ээ одоо яг өөрийнхөө суралцж явах үеийн оюутнуудаас одоо юугаараа өөрлөсөн бэ? Зарим ингээд ихтэй сургуулиудаар явж хаад зарим төрлийн мэрэгжил сонголт ер нь буурсан ажиглагддаг. Тэ одоо яг өөрчлөгдсөн зүйл анзаарэгдэж байна. Яг одоо яг суралцж байгаа оюутнуудад бол би бол илүү гой чөлөөтэй өөрсдөө илэрхийлээ сурцсан өөрийнхөө яг үзэл бодол зорилгоо аягүй сайн мэддэг болсон аягүй төлөвшөж байгаа төлөвшсөн хүмүүс аягүй байдаг болсон гэж бодоод байгаа. Намайг ч яг ингээд яг тухайн үед миний үед бол ингээд коллежд орох тий гэдэг бол нэг л тийм буруу замаар явж байгаа юм шиг л хүлээж авдаг байсан байхгүй юу.
8-өөс төгсчлөө коллежид орж байгаа хүмүүсийг заянж одоо ингээд зам алччихлаа. Гэдэг ч юм уу тий. Тэгээ юун гайнуур магнуур гэл айгу яг тухайн үеийн ангийн хүүхдүүд маань ч тэр за зарим ах эгч нар маань ч тэр яг тэгж ажилласан. Яагаад жаа гайнуурыг сонгоцсон юм? Яахав те би ч нөгөө 10 жилдээ айгу зурдаг. Тэгэл дуулцдаг, бүжгэлцдэг. Тэгэл ер нь л тийм жоохон хөдөлгөөнтэй юм жоохон урлагийн тийм ер нь жоохон тийм байсан байхгүй. Тэгжсэн чинь нөгөө түн гагнарчин боллоо гэх коллежид орсон. Тэгээ одоо л харьцангуй өөр болсон баха. Тийм. Монгол Солонгосын политехник коллежийн хувьд тий яг сургалтын орчин нөхцөл суралцж явах үеийнхээс нь одоо өөр болсон санагддаг уу? Яг ингээл очиод үзэж хахад яалтчгүй гагнуур хийж байгаа, мужаа хийж байгаа гэл ингээл янз бүрийн практик дадлага тухайн орчиндөө хийж байгаа хүүхдүүд нэлээ олон харагдаад яг би бас харахтаа орчин нөхцөл нэлээд сайн юм болоо гэж харж ирсэн. Намайг сурж авах үед бол манай сургууль яг шинэ сургууль нь баригдаагүй. Тэгэл хуучин сургуулаараа байсан. Мэдээж анги танхим хүрэлцээ одоо бодвол нэг дахин бага байсан. Тэгээ одоо ингээд яг суралцаад төгсгөөс өмнө бол мэдээж шинэ сургууль руугаа манай сургууль орсон. Дөнгөж шинэ лабораторитой тэгэл бид нар яг тухайн үед ингээл манай анги чинь нэг 30-аад банттай. Тэгэл ороод бүх юм ингээ шинэ лаборатори ингээл хоёр таслахаатай. Тэгэл хөөх гэлээ тэгж бодчихсан ямар гоё ингээл хүүхд толгой нэг кабинд. Тэгэхгүй яг хуучин маань бол мэдлээ нэг кабинд бол нэг 4 хүүхд байдаг ч юм уу нэг хараал ээлжилдэг ч юм уу тийм байсан. Төгсгөөс өмнө бол маш гоё ингээ өргөтгсөн. Тэгэхэд одоо бол бүр ингээ дахиад өргөтгсөн байгаа байхгүй. Гагнуурын лаборатори маань дахиад ийм хоёр тустай. Тэрийг хараад бол хөөх ямар гоё юм бэ те. Тухайн үед бол миний сурж авах үед гагнуур чинь зөвхөн гагнуур гээл нэг төрөл биш. Сургуулиуд хөвчлээ цахилгаан гагнуур, арган гагнуур, хагас автомат гээд ордог байсан. Тэгэхээр манай сургуульд бол за цахилгаан мэдээж нэг 80% тий. Тэгээд арган хагас нь нэг ширхэг ч юм уу яг цөөхөн байдаг байсан бол одоо яг сүүлд ингээ очиод харахад бүхүүлдээ арган гагнуур заадаг юм лабораторитой. Тэр мөрийг хараад хөөх ямар гоё юм бэ ёо. Энэ үед ингээ сурж байгаа хүмүүс хэвээ амар гоё хичээж бүр айгуу дуртай сурах хаа бүр бүх юм ингээ хангалт нь бүр ингээ айгуу сайн болцсон. Тооны төхөөрөмж тотох зүйлд нь байхгүй байхгүй. Хүүхэд өөрөө хичээх юм бол. Тэгэхэд бид нар бол ингээ электродоо ингээд баг хөөрхөн тоолж авдаг юм лээ. Нэг хүүхдэд тэдээ электрод тэгэл яалчгүй нэг ээлжилж орж идэл тэр маань ингээл яг л ер нь цагтаа амжаал тэгэл дуустдаг. Тэгээ яг арай илүү юм хийж гэснээр хий нэгнээсээ дахиад электрод авдаг ч юм уу. Гэхдээ яг бүр болохоос багштай илүү авчдаг байсан. Тэгэхэд одоо бол бүр ингээ бүх юм нь хэд дахин илүү сайжирсан болохоор маш гоё илээ. Ер нь одоо ингээд ажиллаж явах хугацаанд эсвэл өмнө сурж явах хугацаанд ч юм уу те шантрах үе гарч ирсэн үү? Хэрвээ гарч ирсэн бол яг яаж таван тулдаг байсан бэ? Яг шантрах үе гэх юм бол анх нөгөө сурж авах үедээ нөгөө дадлаг хийж авах үедээ чадахгүй байсан байхгүй юу гол нь. Айгуух чадахгүй маш их төлөгдөжсэн. Яг одоо бол ингэж ийм үед ингэж хамгаална мэдээж хөдөлмөр хамгаалах гэх номер 1 зүйл юм байна гэдгийг ингээд маш сайн ойлгоцсон. Тухайн үед чи яах вэ? Тэгэл заримдаа хайнга тий заримдаа мартцсан ч гэдэг ч юм уу. Тиймэрхүү яг өөрийнхөө нөгөө юунаас болоод ингээд түлэгдэх, бэртэх, хөвчлөл түлэгддэг байсан юм да. Тиймэрхүү зүйл аявах болдог байсан. За тэрэн дээр ч бол нэг шантраагүй. Би чадахгүй байгаадаа амар шарлахаж заримдаа бүр ингээд чадахгүй дээ бүр ингээд уйлдаг байсан. Ингээ уур хүрээд уйлаад одоо ямар төмрөө ямар цохилтой юм штэ тий. Зохих юм бол баг би өөрөө өвдөж штэ тий. Яг тийм үедээ ингээд за өөрийгөө ингээд тайвшруулах гад ингээд чихэр ингээд авчдаг. За чихэр ингээд ганц хоёр чихэр ингээд тавьчдаг. Тэгэл яг ингээд бүр амар стрессэл чадахгүй штэ. Тэр үедээ нэг чихэр амдаа ингээд хийч. Тэгэл чихэр чи өөрөө гоё штэ. Тэрийг ингээд хөлгөөд ингээ сууж хата бодвол тайвшрал. За юу нь болох байгаа юм болоо. За нэг ингээд үздэг ч юм лөө гэл. Одоо ажлын байран дээр тийм үе гарч ийн үү? Одоо гайгүй угаасаа
шантрах хэрэг байхгүй шүү дээ. Одоо бид нар чинь бүгдээрээ том болцгооцсон. Амьдралд өөрөх тийм хариуцлага байгаа учраас би шантраад яг яах юм бэ? Үнэхээр мэдэхгүй зүйл бол гардаг. Тэгвэл нь мэддэг хүнээс нь асан. Энийг яа гэм бол би мэдэхгүй байна. Мэдэхгүй байна гэж хэлэх чинь нэгчмэр зүйл биш. Тэгэл суралцаал явж байгаа. Одоо бол шантрахгүй байгаа. Яг бүр яа та гэдэг үе нь болохоор би нэг айгу даардаг байхгүй юу? Тэгээ уул урахад хөвчлэн бид нөгөө нэг гадаа бас ажиллах үед маш их байдаг. Тэгээ тоног төхөөрөмж, техникүүд маань тэг гадаа ажиллаж байгаа тэндээ эвдэрх ч юм уу, тэг тэндээ зогсох. Тийм үеүүдэд яг хэд 3-9-ийн хүүдээр 4-9 нь бол гадаа яг ажиллах үед л жоохон чанга. Тэгтээ яг хаа тэгэл зохицол. Даарахаараа заримдаа гүрэгчдэг л дээ. Тийм. Тэгэхгүй нэг цаг болоод ороод ивэл гараас бүтээл гарахгүй. Тэгэл гадаа яг нэг 2-3 цаг бол гүрийж агаал. За бүр болохоо эс үедээ. За одоо орж дулаац даа гэл. Тэр үед л чон шүдцэн. Гагнуурчин мэрэгжлээс гадна бас яг ингээд нөгөө ажиллаж байгаа орчин биш та. Явж байгаа хугацаа тий 14 хоног яваад 14 хоног гэрте буцаж ирээд энэ бол бас эрэгтэй хүнд ч төдийлөн хүнд санагддаг зүйл шүү дээ. Гэтэл гэр бүлийнх нь яаж хүлээж авдаг вэ? Миний хувьд бол яг нөгөө 14 гэдэг ростер нь одоо л тасцсан болооч тэр үеийг таарад байгаа санагддаг байхгүй юу? Бүр амьдралын юм л. Тэг яг л хэмнэл болсон. Одоо л надад би бол за ажлын 5 өдөр ажиллаад 2 өдөр амраад 5 өдөр ажиллаад гэх юм бол төсөөлөгдөхгүй. Тий. Яг 14 хоногтой ажиллах үедээ яг ингээ ажиллачаад тэгээд 14 хоног амралт маань яг миний өөрийн хувийн яаж л бол яаж өнгөрүүлэх цаг болчихж байгаа байхгүй. Тэр бол яг тэр ростер нь бол яг л болоод идэг. Тэг яг уу надад бол яг нэг зүйл нөгөө ажилдаа явхад үр хөвгт яг уу тий. Тэрэн дээр л тэгтээ би яг нөгөө туслаад дэмжиж ингэх ээж ихч дүүнэр ингээ байдаг учраас бол юу юм маш тайван байдаг да. Тий. Ажлын байран дээр гарч исэн алдаач гэх юм уу дөнгөж ажилд ороод удааг байхдаа тийм зүйлүүд байж ирсэн үү? Тооёыг одоо яаж юу бодож те яаж одоо ингэж даван туулж байна? Яг нэг амар сүртэй алдаа бол нэг гараагүй. Гайгүй. Мэдхгүй байж байгаа. Мэдхгүй би яг сандарсан үе бол гарч ирсэн. Тэгээ сүулт штэ нэг нөө гидрийн банк гагнаад тэг би нөгөө гидр хэр шатамхаа гэдгийг бас сайн мэдэхгүйсэн байхгүй юу. Тийм амар шатамхаа ноцтой бензин шиг биш. Тэгээд гагнажсэн чинь жоохон нөгөө угаасаа шүүрээд гоожжсэн учраас ингээд тостой юм бол мэдээж гагнаж ингээд болохгүй гагнуур авдаггүй. Тэрийг маш сайн цэвэрлж байгаа. Гэтэл тэр ингээд даралттай гоожод байсан байхгүй юу. Даралтын унгаах те яг энэ тал дээр жоохон мэдэхгүй байсан. Тэгин готлаа яг гагнуурыг идсэн чинь жоохон шүүрч гоожоод тэгээ тэр маань нөгөө шууд ингээ буудан готлаа нөхөн ингээ томорцсон чинь гидэн шууд ингээ гоождаг байхгүй юу. Тэгээ мэдээж ингээ гоож байгаа юм чинь яг нөгөө баграм нүүрлөө маань ингээ гоож байгаа. Тэг би бодохдоо яна энэ дэлбэрчүүл яана гэж одоо айгаад тэг сандраад нөгөө бага авсан чинь яг тухайн үед жоохон сандарсан. Тэгээд ийм болт юм биш үү? Ийм байд юм биш үү гэдэг. Тэр аюулгүй ажиллаа маш чухал. Тэрэн дээр бол яалччихгүй нэг тийм алдаа гарсан. Гэхдээ угаасаа алдаа гарч иж хүн сурдаг. Алдаагаа зөвтгөж байгаа юм биш ч гэсэн. Тийм. Яг сандарсан үед би тэнд бага авах буруу байсан бэлээ. Тийм сандраад л яг хүний нөгөө хяналтгүйгээр өөрөөс гарч байгаа үйлдэл нь тэр байсан байхгүй юу хэлээгүй болчих гээд тэгээ яах дараа нь бодоход жоохон инээдтэй. Одоо аюулгүй байдлаа хэр хангаж байна ажиллах орчин нөхцөлдөө тааруулаад. Тэгээ одоо тийм яг л тэр гагнуурын хувц хэрэглэлийг бол номер 1 өмснө. Халууцаад юм гэдэг хүн тайлж болохгүй.
Тэгээд тоостой орчинд ажилладаг болохоор маск зүүн. Тэгэхгүй бол удаандаа бол мэдээж мэрэгжлийн онцлогоос шалтгаалж уул уурхай мэдээж хүнд байдаг учраас нарийн тосчлт ихтэй байдаг учраас уушгины өвчин чумууд тусах эрсдлүүд бол байдаг. Тийм тэрнээс сэргийлж. Гэхдээ бид нар жил болгон бас нөгөө үзүүлж хянуулж авдаг эрүүл мэндийн. Ер нь залуу хүн гэлтэхгүй заавал ийм мэрэгжилтэй ч гэлтэхгүй тэгэл эрүүл мэндийг байнга үзүүлж байх хэрэгтэй. Тийм. Тэг яг уу одоо ингээд нөгөө сурж байгаа хүүхдүүдэд ч гэсэн тий хөдөлмөр хамгаалал номер 1 шүү гэж л хэлмээр юм. Хөдөлмөр хамгаалах номер 1. Тэгэхгүй ингээл гадуур ингээл явж байгаа ч гэсэн энэ тэнд гагнуурын чимээг бол бид нар бүр хандахгүй шүү дээ. Нэг зэс гэхэд л тий тэнд гагнуур хийж ийн гэл чих өөрөө мэдлгүй ингээ хардаг тий. Тэгээ ингээ харж хахад ингээ явцтай. Баг бодоологтой ингээл гагнуур нэг маск хийсэн тий. Үгүй бол ингэж байгаа гэдэг ч юм уу. Тий. Үгүй бол нөгөө амар эртний хамгаалтгүй юм тасдагч хүмүүс айгүй гэрийн дээр айгүй ашигладаг. Тэр бол бүр ингээд амар осолтой. Харахаар бүр баг ингээ би бол ингээ харж чаддаг байхгүй. Тэр чинь ингээ харуул тий. Нүүр гар хүл хамаг юмруу зоогдох юм эрсдэл аюулууд байгаа. Ахуй хэрэглээнд бол хүмүүсийн бүр хамгийн их түгээмэл хийдэг алдаанууд тийм байхгүй юу? Тэрийг бол бүр аюулгүй ажиллагаагаа маш сайн ингээд тий яавал нь аюултай ಇಲ್ಲ аюулгүй илээ гэдгийг айгүй сайн бодож байгаад хийгээсэй гэж боддیں۔ Яг ойрын жишээ гэх юм бол манай нэг таньдаг ах ингээд яг тийм эртний хамгаалтгүй тасаж ашиглаж байгаад ер нь харгаад бэрцсэн байхгүй. Бодоход л ингээ амар тийм. Тэр номер 1 хөдөлмөр хамгаалт шүү. Анхнаасаа яг сурж байгаа хүүхдүүд маань тэр нүдний шилийг зөөхсөд бол зүүгээ сурч. Бээл өмсөх хөстө бол өмсөө сурч. Тэгээ каск хэрэгтэй бол хэрэгтэй малгай. Тэгээ бүх зүйлээ яг чийсэн ингээ хийгээ сурцсан байхад л ер нь тэр чинь хөвшил болчихно. Тийм. Уул уурхайд ажиллахын даваа тал бас юу юм бэ? Хүмүүс яг одоо уул уурхайг сонирхохтой бас дуулгүй хэлэхэд цалин мөнгөний хангамж тий энэ одоо талыг мэдээж бас харж иж арай давуу гэж сонгодог л да. Таны хувьд одоо нууц биш бол яг одоогийн байдлаар хичнээн төгрөгийн цалин авч байна. Тэгээд бас энэ салбарт ажиллахын давуу тал юу аа? Уул уурхайг бас тэгж л сонгосон юм байна тухайн үедээ. Цалин мөнгөний хувьд бол за яг мэрэгжлийн хувьд бол тий яг ямар компанид ажиллаж байгаа. Тэг хаана ямар компанид ажиллаж байгаа гэдг нь бас чухал. Тэгээд гагнуурч маань өөрөө зэрэг нь бас мэрэгжлийн ур чадварын зэрэг гэж байгаа. Зэрэг нь хидтэй байна. Тэр хүний ур чадвар уул уурхайд ажилласан жил ер нь улсад ажилласан жил гэдэг чинь тэд нар ингээд чухал гэдэг. Залуу хүмүүс ч гэсэн тий мэдээж. Тийм л яг гагнуурч нар ингээд суралцаад төгсөөд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн уул уурхайд бол зад нэг дундчлаад нэг хүнд хортой гэдэг утгаараа за нэг 5-аас эхэлдэг ч юм уу тий 5 саяас дэшиг ингээд явдаг ч юм уу. Яг тэд гэж бол хэлэхгүй чсэн. Тийм 5 саяас дэшиг бол тухайн хүний ур чадвар ажиллаж байгаа компани маш чухал. Тэрнээс шалтгаалаад хэлбэлцдэг. Тэр мэрэгчлэрээ хүмүүс их бахархдаг л да алтан гартай эмчнэр гээл одоо зааж сургадаг багш нар ч гэдэм үү. Гагнуурчин мэрэгчлэг бол яг ингээл Монголын бүтээн байгуулалтанд тий яг ингээл өөрсдийн хувь нэмэр гараа оруулж байгаа ийм одоо мэрэгжил гэж харж ин л да таны хувьд одоо гагнуурчин мэрэгжлийн сайхан нь юу вэ? Одоо яг ингээд бүр юм ажлын байран дээр гарцсан мэрэгжилдээ эзэн суудсан хүний хувьд бахархаж явдаг одоо зүйл юу вэ? Яг ингээд хийгээд бүтээсэн зүйл нь ингээд ил харагдчихэдэг. Тэгээд ингээд ер нь бүхэл зүйлд ингээд гагнуурын оролцоо байнга ингээд байж байгаа байхгүй. Ганц техникч гэхэлдэггүй. Нэг опсын өрөөмж ч гэсэн тий нийгэм өнөдөрчлээ тэрний төмөртөлээд байгаа байхгүй. Гагнах шаардлага гардаг. Ингээд бүхэл салбарт бүхэл орчинд ингээд гагнуурын хэрэгцээ гардаг. Тэгээд бид нар ч айгүй ингээд зарим тохиолдолд өөрсдөө юм ингээд зохиогоод хийх ч юм уу тий. Тиймэрхүү бүтээлийн ажил ч гэсэн ингээд хийгддэг. Тэгээд тэрийг ингээд хийгээд дуусцсны дараа харахад гэсэн ингээд амар гоё. Гүмаг хэд нэг шинэ жил боллоо тий.
тэр байгууллагын том ёолк гацуур тэрийг хин гагнуурчдаг. Тэгээ тэрийг ингээд бид нар араа минь босгож өгөө те ингээд төмрөөр ингээд хийгээд өчнө. Дараа нь чимэглэх, гоё болгох, чамин болгох зүйлүүд болсон. Тэгэхээр тэр ёолк аслаа, гэрэл аслаа, ямар гоё илээ. Тэрийг хүмүүс хараад баярлж байгаа байхгүй юу? Бүгд хөөрөл тойрол зураг даруулаад тий. Тэгээ тэрийг ингээ харахад гэсэн ингээ жижиг зүйл гэлтгүүл гоё. Тэд нар ёолкны тэр 5 шиг нь хүртэл яаж хийх үү гэж хоорондоо ярилцсан шүү дээ. Ингээ хичүүл яах вэ? Ингээ хичүүл яах вэ? Тэг ер нь тэгээд амар гоё. Одоо оюутан дүү нартай хандаа тийм ээ мэдээж одоо мэрэгжил сонголтонд ялангуяа одоо эмэгтэй гагнуурчид их олон болоосэй гэж бас хүсэж байна. Тэгээд эмэгтэйчүүд ялангуяа одоо нөгөө гагнуурын маск дээр зүүгч гэдэг юм харагдах байдлаасаа болоод тий энэ мэрэгчлийг бас сонгохгүй байх ч гэдэг юм уу. Одоо яалтчгүй л одоо гэр бүлийн нөлөө орж ирэхгүй бол төдийлөн эмэгтэй хүн бас өөрөө яг чин хүслээрээ сонгохгүй юм шиг л ингээд санагдаад байна л да. Тэгэхээр яг энэ суралцж байгаа бас эмэгтэй гагнуурчид, эрэгтэй гагнуурчид тий хүүхдүүд оюутан дүү нартай хандаад яг юу гэж хэлмээр санагддаг вэ? Одоо яг энэ ажлын байран дээр гарсан үнэ. Мэргэжил бүхэн амар гоё штэ. Заавал эцэг их оролцоод гэхгүй яг сонирхлоороо сонгож оролцож байгаа охтууд зөндөө байгаа. Тэгвэл одоо жишээлбэл миний хувьд гэх юм бол би бага зүгээд ингээд тэр гагнуурын хувьц мэдээж ажлын хувьц том байдаг. Тэр хувьцыг өмсөд бага зүгээд ингээд байж хата би яг өөрөөрөө байгаа юм шиг санагддаг. Яг л одоо энэ миний лого юм шиг тий. Тийм гоё санагддаг. Яг мэрэгчлээ мэрэгчлээ зөв сонго гэдэг. Яаж зөв сонгох юм? Тэ зөв гэдгийг нь яаж мэдэх юм? Хамгийн номер 1 нь өөртөө дуртай байх. Тэрэндээ ингээд маш гоё сонирхолтой, дуртай байж ижил хүн дуртай зүйлээ яаж хийдэг вэ? Яаж цаг зарцуулдаг вэ? Дуртай зүйлээ л хийгээрээ сонгоорой. Заавал гагнуурч хүн болгон гагнуурчин болоорой гэж хэлэхгүй шүү дээ. Гэхдээ дуртай зүйлээ сонгоорой. Тэрийгэ чадах хүртлээ сайн хийгээрэй. Тийм. Мэдээж хичээж байгаа хүн ямар нэгэн зүйлд хүртгэл ахгүй. Тийм. Гагнуурын баг бол амар гоё. Хичээд ах зүйл ерөөсөө биш. Мэргэжлээ нэг үгээр тодорхойлооч. Амар кул шүү. Гэт хэлчихье. За гагнуурын залуучууд бол үнэхээр мундаг харагддаг. Гоё харагддаг. Бүтээн байгуулалтуудыг хийж байгаа тийм ээ. Ер нь бол гагнуурч чинь бас яг ингээд нүдэнд харагдаад тэр болго яагаад идэггүй ийм хүмүүс шүү дээ. Гэтэл яг нөгөө л цаана байж идэг хамаг том одоо зүйлүүдийг чухал гэсэн зүйлүүдийг хийж идэг ийм хүмүүс гэж ойлгодог. Тийм болохоор гагнуурчтайг нөгөө гагнуурчин гэхээр нэг тийм бүдүүн бараг гагнуурын эсээр аваад нүүр нь харалцдаг гэдэг ч юм уу. Гэсэн. Тийм ойлголтууд байдаг нэг л паражаал ингэ явж байгаа юм шиг. Тэгэд бол ерөөсөө тэгэж явахыг хүсдэггүй байхгүй. Ингээ наавчсан чи ингээ ажил хийгээд ингэдэгс ерөөс гагнуур хийдэг юм шиг харагдахгүй байх гэж тэгдэг. Заваарх үедээ заваараа штэ. Тэг яа дээ? Дараа тэгэл дахиад угаал цэвэрлж штэ тэр ч одоо. Тийм. Тэр мэргэжлийн үн цэн гэдэг бол өөрөө тийм бас их өөр зүйл, сайхан зүйл аваад байна штэ тий. Тийм. Гагнуур хийж байгаа л санаандгүй те энэ тэн нүүрэнд захтанлаа гэх юм бол нөгөө нэг амар халтар бэлгээр ингэдэг ч юм уу ингээл өөр амгалтай. Гэтэ тэрийг ингээд харахаар ингээ гой санагддаг байхгүй юу. Мэдээч ажиллая гэж явж байгаа юм чинь. За тэгэхээр манай бидний урилгыг хүлээн авч тийм ээ өөрийнхөө ажил мэргэжлийн онцлог тийм ээ сайн сайхан талуудын талаар бас дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Баярлалаа намайг гэсэн юм дөрж оролцуулж ярилцлага авсанд. Монгол Солонгосын Политехник коллежийн төгсөгч за тухайн сургуультай бас гагнуурчин мэргэжлэр ажиллаж исэн багш одоо бол Эрдэнэс 5 толгой компанид засвар механикийн хилцэд уулуурхаад ашиглаж байгаа хүнд даацын болон за том аврын тээврийн хэрэгслийг засварладаг гагнуурчин бүсгүй уужим сэтгэлд оролцлоо. Мэргэжил бүхэн одоо сайхан гэж ярьдаг. За тэгвэл одоо ховордож байгаа олон хүүхдүүд сонгон суралцах нь одоо бас багассан ч гэдэм үү тийм ээ. Ийм мэргэжлийг бид нар бас түлхүү
олон нийтэд үзүүлж тий яагаад энэ мэрэгжил сайхан юм бэ гэдгийг юу н харуулахыг зориод байгаа л да. Тэгэхээр бид энэ удаагийнхаа зочноор Монгол Солонгосын Политехник коллежийн сүлжгийн ангийн суралцагч Түн Баярыг студидтэй ураад байна. Өөрийгөө танилцуулаач яагаад одоо энэ тийм ээ мэрэгжлийг сонгон суралцах болсон бэ? Энэ талаар ярих. За намайг Болбоотрын Түн Баяр гэдэг. Би сүлж хөлдвөрлөлийн сүлж машин оператор гэдэг мэрэгжлийн боловсролыг дүүргээд одоо техник технологич гэдгээр нь 1.5-ыг суралцсан явж сурч байгаа. Анхны сургуульд манай уялах маяг дээдлийн курсын ноосны ангид байсан байхгүй. Тэгээ манай энэ сургуульд нэг ийм мэрэгжил байгаа. Одоо ингээд ийм сүлжмэл хувцс хийдэг ийм мэрэгжил байгаа гэд надад санал болгож байсан. Тэгээд ээж авдтайгаа зөвлөлтөөд тэгээд энэ мэрэгчлэр орж ирсэн. Ер нь гэрийнхэн нэлээд дэмжсэн гэсэн үг. Тийм гэрийнхэн бол ер нь бүгд та тавилаж авсан. Ер нь бол энэ сте гоё мэрэгжил ер нь бол цаашдаа ирээдүйтэй гэдэг энэ мэрэгчлэр намайг оруулсан. Миний хувьд одоо ингээд шууд том үйлдвэрүүд л орж ирээд байна л да. Тийм ээ одоо Монголын брэнд болсон те гоё гэл ингээл ноос ноолорын энэ дээр л одоо ерөнхийдөө ажиллана гэсэн үг шүү дээ тийм. Ер нь бол тийм. Бид хэд чинь одоо яг сургуульд суралцах явцад богны бол уртын дадлага гэж хийдэг. Тэр дадлагуудыг бүгдийг үйлдвэрүүд төр хийдэг байхгүй. Тэгээд уртын дадлага гэдэг дээр нь болохоор нэг семестр бүтэн үйлдвэр дээр одоо яг ажилчны хуваар ажилладаг дадлага ингээ. Тийм. Өөр хаана ажилласан? Би Эвсэг гашмарт ажиллаж байсан. Тэгээ Эвсэг гашмарт 103 сард ажиллаад тэгээд өргөжлүүлээд нэг семестр дадлага хийсэн. Тэгэхээр мэдээ суралцж явах хугацааны дадлага яг одоо нэг тухайн ажлын байран дээр очиод хийж байгаа дадлага бол эрсдэс ялгаатай байдаг шүү дээ. Яг юу сурч яа тэндээс? Сургууль дээр гар машин дээр яг үндсэн суурь мэдлэгийг хүлээж авдаг. Үйлдвэртэй дадлага хийхтэй болохоор практик болгож одоо тэр тоног төхөөрөмжтэй яаж хэрэг харьцах уу одоо тэр талаараа ер нь бол мэдлэгтэй болно. Тэр мэдлэгийг хураж авах гэсэн үг. Заавал одоо ихтэй сургууль биш тийм үү? Одоо мэрэгжлийн боловсролоор амжилт гаргахыг та хувьдаа юу гэж одоо хардаг вэ? Илүү богино хугацаанд мэрэгжлийг өөрийн болгож авдаг гэх юм уу? Одоо өөр коллежууд болон их сургуулиуд байгаа л да. Тэгээд тэднээс давуу тал гэх юм бол манай дээр чинь одоо яг бос сургуульд байхгүй мэрэгжлүүд маш олон байдаг. Тий. Тэрүүгээрээ би Монгол Солонгосыг ер нь өөрийн хэмжээндээ судалж байгаад орж ирсэн байдаг. Тэр ерөнхийдөө бол мэрэгжил сонголтын дээр нэлээд судалгаа хийсэн байна. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн байна. Тэгэхээр мэдээж төгсөөд ажлын байр ирээдүгөө аль хэзээ төлөвлөсөн байгаа. Ер нь энэ сүлжийн мэрэгжлийн давуу тал нь гой сайхан юу гэдэг юм бэ? Бусд мэрэгжлүүд чиг тэгж хүнд хүчээр ажил хийхгүй. Бид чинь болохоор зүгээр компьютер дээр програм юу бичээ сууж яадаг. Одоо яг програмын дагуу сүлжихийг гаргаж ирдэг. Тэгээ машин дээр зогсдог. Мэргэжил болгонд л ингээд сул тал, давуу тал гэж байна л да тийм ээ. Эмчнэр бол одоо юу гэдэг хүний амнаас авардаг, эрүүл мэндийг одоо ингээд сайжруулдаг гэдсэн хэдий ч гэсэн нөгөө талтай цалин бага. Бас өөрсдөө олон цагаар ажилладаг шиг тийм үү. Ингээд янз бүрийн асуудал яригддаг. Яг танай мэргэжлийн хувьд юу гэж явд юм бэ? Манай мэргэжлийн хувьд чинь давуу тал гэх юм бол одоо хүн болгоныг өмсөх хувцас нэг чинь. Тий. Сул тал гэх юм бол тоосны асуудалтай л гэдэг юм да. Одоо яг нэг патронтой том утаснуудыг чинь дээрээс нь яг машин руу орож оруулж байгаа учраас тэндээс бага хэмжээний тоосцор үүсдэг. Тэрнээс л тэр л ер нь сул тал байна да. Мэргэжил сонгохгүй л ингээл яг нөгөө 10 жилээ төгсөж байгаа ерөнхий боловсролоо төгсөж байгаа хүмүүс эргэлзээл тий. Нэг бол гоё харагдаж байгаа. Нэг бол яг одоо ингээд юу гэдэг хүмүүс дагаан шуурж байгаа ч гэдэг юм уу. Энэ мэргэжлийг сонгох гээд за зарим нь бол эцэгийнхээ нөлөөнд автаад ч гэдэг юм уу. Ингээд буруу сонголт хийх тохиолдол байдаг. Тэгээд дундаас нь сургуулаа хайдаг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бас ажиглагддаг л та. Тэгэхээр мэргэжил сонголтын дээр яаж хандаасаа гэж бодож гин хүүхдүүдэд бас зөвлөвөл юу гэж хэлэхээр вэ? Миний хувьд бол ингэж боддتي. Эцэгхийн тулгсан мэргэжил гэхээс илүү өөрийнхөө сонирхсан мэргэжлэр ер нь бол яг өөрийнхөө рол зүтгэж очвол ирээдүйтэй тий. Одоо яг сургуулиуд төгсөж байгаа болон хүүхдүүдтэй мэргэжил сонгосож байгаа хүүхдүүд хэлэхэд яг өөрсдийн гэсэн мэргэжлийг өөр таалагдсан мэргэжлийн цаашдаа би нүгээр явна гэсэн мэргэжлээ сонгож ороо гэж зөвлөдөө. Сургуулийн онл практикийн харьцаа ямар байдаг вэ? 70-30%. Тий. 30% онлоор орно, 70% практик дадлага. Ер нь бол мэдээж нөө практик дадлагаас л одоо хамгийн их зүйлийг сурдаг тийм ээ. Тий. Тэгэхээр 30% дээр болохоор бидэд онлын мэдлэгээр
яг үндсэн суурьа тавина. Тэгээд 70 өдрөө болохоор үйлдвэрүүд дээр ажиллаж тэгээд манай сургуульч өөрийн гэсэн юм бас дотроо дадлага өрөөтэй. Тэгээд дадлага өрөөндөө өөрсдөө бас тэгж бэлдэх. Анхаарал төвлөрөл эдгээр ер нь хэр шаарддаг вэ? Ямар одоо ур чадрыг хүнээс шаардах вэ? Толгой зэрэгжил шүү дээ. Тарих, хоёр тарихчин зэрэгжил. Одоо тэр чинь нөгөө нэг хасалт, нэмэлт тэгээд давхар хээвх юм бол тэр чинь бүр ингээд 3 4 юмыг зэрэг бодож явах хэрэгтэй. Ер нь яг сайхан тал нь юу гэдэм бэ? Ингээл нөө бүтээл гаргачаал тийм ээ. Тэрийг харах байд юм уу? Тэр өстөгөө шүү дээ. Би чинь анх 1-р курстэй 2-р семестр дээр цамц гаргаж ирсэн. Бүр юу ч мэдэхгүй хөлтэй жол орж иж байгаа шүү дээ. Дөнгөж 16 настай. Тэгэл анхныхаа цамцыг гаргаж ирсэн. Гөм барилж ижлээ. Хийх явцвал бол бас жоохон хэцүү байсан. Ямар цамц гаргаж ив? Би джемпер цагтай цамц гаргаж ирсэн юм дугуй. Тий. 5-6 насны хүүхэд төмсөөр. Тий. Тэгээ одоо сүүлдэх юм бол диплом хамгаалт гээд нэг плач хийсэн байгаа. Тэр плачнаас одоо өөр амар хайртай. Хичээл сургалтаас гаднах одоо үйл ажиллагаа хэр байдаг вэ? Монгол Солонгос политехникийн коллеж дээр ерөнхийдөө бол бас нэлээд олон тэмцээн уралдаан тийм ээ зохиогдол оюутнуудаа сорж байгаа харагддаг л та. Тийм манай сургууль дээр чинь хичээлээс гадуур үйл ажиллагаа ер нь бол түгээмэл болно. Манай дээр чинь сагсан бөмбөг, волейбол, дартс, шатар одоо сүүлд үндэсний бүх нэмэгдлээ. Тийм. Ингээд шаталж суралцахын давуу тал нь юу гэдэм бэ? 1.5 жилиг кредит дүргэлттэй. Кредитэд дүүцүүлээд тэгээ шүтээсийн 3 дахь курсээсээ орж болдог. Тэрүүгээр ер нь бол шаталт сурахын давуу талтай. Ер нь тэмцээн уралдаанд оролцчихэв үү? Орж исэн. Тэр талаараа ярьж өгч. Мөрөөдлийн зүг хаврын гоёл гэж болдог. Тэгээд нэр дээр тогтмол оролцсон. Тэгээд манай доод курсийнхаа орж иж юм асуусан дээр нь би очиж туслана. Тий. Ер нь бол нэг тиймэрхүү яг харилцан уялдаа холбоотой ажилдаг. Монгол Солонгосын политехник коллежид суралцж байгаа төгсөөд тийм ээ ингээд гарсан хүүхдүүдийг ингээд харахаар ерөнхийдөө л ийм том үйлдвэрүүд, станцууд гэдэг юм уу тийм ээ ийм газарт ажиллаад улс их орныхон тийм ээ одоо яг л одоо гол цөм салбарт ажиллаж байгаа ингэж харагддаг. Тэгэхээр та яг энэ мэрэгчлэлийнхаа үн цэнийг юу гэж хардаг вэ? Төгсөгчдөө ер нь ингээ хараад бахархдаг тийм зүйл байдаг. Бага. Манай төгсөгчдөөс ч одоо говь гişмар дээр байна, эвсэг гişмар дээр байна, гоёл дээр байна. Ер нь Монголын том үйлдвэрүүд дээр байгаа. Тэгээ миний хувьд гэх юм бол манай мэрэгжлийн онцлог гэвэл Монголд байгаа ноос налуурын бүтээгдэхүүнийг гадагшаага яг өөрсдийн брэнд болгож гаргаж байгаагаараа маш давуу талтай. Яг тэр брэнд дээр өөртөө гар бие оролцож явж байгаа учраас улам үнцэнтэй болж байгаа. Хамгийн чухал зүйл бол мэрэгжил сонголтын дээр. За энэ мэрэгжил миний амьдралд юу нэр нөлөөлөх вэ? Хэдийн хэмжээний орлого авчрах вэ гэсэн ийм зүйлийг бас давхар харж байгаа шүү дээ. Тэгэхээр таны сонгосон мэрэгжлийн хувьд ямар одоо тийм зүйл давуу тал байна? Мэдээж энийг бас тооцоолж үзсэн байлгүй дээ. Үзсэн үзлгүй яах вэ? Манай мэрэгжилч ер нь бол дунджаас дээш цалинтай гэж явдаг. Ер нь бол тэгж явдаг. Харьцангуй гайгүй. Гэртээ нэг машин аваад тавьчаад яг сүлжимлийн нэг машин аваад тавьчаад өөрийн гэсэн бүтээгдэхүүнийг гаргаад иж болох байх. Хуваар ажиллаад. Тийм, хуваар ажиллуулж болно. Юун дэвээ явж байгаа хүмүүс байгаа. Бага байлгүй яхаа зөндөө байдаг штэ. Одоо тэтгэлэг авч исэн гэж сонссон тийм ээ. Нууц биш бол одоо тэтгэлгээ юунд зарцуулж исэн бэ? Тэтгэлэг дээшээ шатлуулж суралцах төлбөрөө төлсөн. Тэгээ яг өөрийнхөө хувийн юунд нэг ноутбук авсан. Тэгээ үлцгийг нь хадгаламжиндаа хийсэн. Маш зүйтэй зарцуулсан байх тийм. Угаасаа яг компьютер байхгүй бол ер нь стоп болох гэдэг чинь ер нь чинь. Тэгээд одоо ноутбук авсан бол одоо амар баярлалтай шүү дээ. Тэр үед чинь зөв хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Яг бид чинь депозит оронгот нөгөө диплом хамгаалтын бичвэр ажил гээл эхлэн штэ. Ер нь бол эцэг эхчүүд өөр хүүхдэрээ яг нөө мэрэгчлээ эзэмшээд ажлын байран дээр гараад анхны цалингаа аваад магадгүй ээж автаа дээжээс нөгөөд ч юм яг энэ үед л одоо хамгийн их одоо ингээл бахархдаг ийм одоо үе шиг санагддаг л та. Тэгэхээр өөрийн чинь хувьд тийм ээ гэр бүлийнх нь хэр дэмждэг үү? Манай гэр бүлийнх нь чинь ер нь байнгын дэмжин шүү. Тий одоо ийм ажилтай байна, тийм ажилтай байна гингүүд ойлгоно. Тий. Цалингийн дээжээс гэх юм бол би чинь анхны цалингаа яг бүхлээр нь хадгалсан юм.
Тэгээ одоо хүртэл хадгалаастай байгаа дансанд. Одоо ингээд зарим мэрэгчлүүд бол нүдэнд яалтчгүй харагдаж байна. Үн цэн мэдрэгдэж байна ч гэдэг юм уу, тийм ээ. Яг танаа мэрэгжлийн хувьд бас ингээд хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа зүйл юу вэ? Яг ингээд мэрэгжлээ таниулчи, олон нийтэд бас тийм ээ сайн сайхны түгээчи гэж одоо бодож авдаг зүйл бий юу? Яг Монгол улс гэх юм бол яг сүлжимлийн мэрэгчлэр бэлтгэдэг цөөхөн хэдэн газар байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол ажиллах газар бол их байна. Тэгээд хүний нөөц бол маш бага байна. Ааха. Тийм. Ажлын байр тэгэхээр маш их байгаа тийм шүү дээ. Ажлын байр бол эрэлт хэцүү бол амар их байна. Тийм. Тэнгүүч яг мэрэгчлэр ингэж гарч ирж байгаа хүмүүс чинь маш цөөхөн байгаа. Тэгэхээр яагаад энийг сонгохгүй юм? Учир шалтгааны та юу гэж харж байна? Одоо сүлжмэл гэхлээр хүмүүс яг зүгээр яг нэг цамц ороолт малгаал боддог. Ингээл нэхэл тийм зүгээр л нэхэл сууж яадаг. Дөнгөж тэр чин болохоор цаагаараа бүр маш том юм өгч байгаа. Маш их үйл ажиллагаа хэрэг хүний нөрлөө тэр хүмүүс төлөйгөө тэгж их мэдээд байдгүй. 2.5 төгсгийн өмнөх нэг семестрийн уртын дадлага дээр сүлжмлийн эвсэг гишмар дээр би дадлага хийсэн шүү дээ. Эвсэг гишмар чинь дотроо маш олон машинуудтай. 2 цех, 2-3 цехтэй. Тэгээ сүлжмлийн цех байна. Тэгээд утас угаах, ноос, ноолоор эерх гэл маш олон цехүүдтэй. Тэр дамжлагуудыг бүгдийн дамжлагаа давж гарч иржээж одоо яг үндсэн бүтээгдэхүүн гарч ирдэг. Эхлээд малчтаас авсан ноос ноолорыг угааж ангилна. Угаагаад бохирдлоос нь гаргаж ирнэ. Гарч ирсэн ноолорыг өнгийн ялгана. Ялгсан ноолорыг eerнэ. Eerснийгээ утас болгоно. Утас болсноороо бид бүтээгдэхүүнийг одоо яг иргэдтэй ингэж өгдөг. Тэгээ ер нь бол энэ маш олон хүний хөлс хүч хөдөлмөрийг цусан тийм л удаа. Ер нь олон улсад тийм ээ энэ мэрэгжлийн үн цэн ямар байд юм бэ? Бас манай Монгол дотоодод ямар ах шүү нэм харьцуулаад харсан юм зүйл байгаа юм. Гадаадын улс орнд бол сүлжмэл хувцас чинь өөрөө маш төгөөмөл хувцас байхгүй. Одоо яг өмсийг л авдаг. Тэнгүүд манай Монголд ч юм болохоор нэг ташаа ойлголт байдаг байхгүй. Баячууд хэрэглэе гэж боддог. Тансаг хэрэглэе. Тийм тансаг хэрэглэе гэж боддог. Тэр бол үгүй байхгүй. Ямар ч хүн тэр хувцасыг аваад өмсч болно шүү дээ. Ер нь бол хүн болгон өмсөх байхгүй. Ер нь бол бүгд л хэрэглэж болно. Тэнгүүд заавал нэг тийм баян ядуугийн ялгаа гарахгүй шүү дээ. Энэ дээр чинь заавал тэгж ялгуурах юм байхгүй. Тэнгүүд тэрийг л хүмүүс ер нь ойлгодог болоосай л гэж бодож байна да. Тийм. Ирээдүйд одоо энэ мэрэгжлийн үн цэн улам одоо өснө гэж ойлгож байна тийм. Ер нь бол өснө. Доош унана гэж бол байхгүй. Яа гэх юм бол манай монголчин 70 сая малтай улс шүү дээ. 70 сая малаас чинь тэгэл одоо хонья манаас ноос ноолор гэдэг чинь байнгын тогтмол ингээл хэрэгэлдэж идэг юм болохоор ер нь бол үн дэш өснөхөөс доошлохгүй. Энгийн утас эцсүүлд нь бүтээл болцсон байхыг харах ер нь ямар мэдрэмж юм бэ? Маш гоё мэдрэмж. Тэгээ зүгээр нэг юм бутронтой бондгор утсыг бүлгэн бүтээл болгоод харна гэдэг чинь бас гоё шүү дээ. Яг хийгдэж дуусны дараа яг бүх юм жин там болол сүлжигдэж гарч ирээд оёгдоод угаагтаад хатаагтаад эндүгтээд яг бэлэн бүтээгдэхүүн болсон багт болсон. Сэтгэлстэй ингээл дүүрэл явчихдаг шүү дээ. Тэр л одоо энэ мэрэгжлийн үн цэн. Үн цэн гэх юм уу да. Ирээдүйд ер нь ингээ Монгол брэнд бүтээч юмсан ч гэдэг юм уу өөрийн гэсэн ийм бүтээлтэй тийм ээ ийм бодол байдгүй. Бага байлгүй яах вэ? Одоо яг угаасаа яг мэрэгжил болгон дээр л тийм бодол байдаг л үү те. Одоо жүжигчүүн гэдэг чинь за ингээд гадагшаа кинонд тоглоод Холливуудад алдартай болов. Тэнгүүд манай мэрэгчлэн болохоор одоо бас яг өөрийн гэсэн брэндтэй болоод брэндээ улстай таниулаад одоо улсаасаа гаргаад олон улс таниулах юм бүтэл байна. Тэгэхээр энэ сүлжмэлийн мэрэгжил гэдэг бол яалтчгүй л ингээл манай уламжлалт мал аж ахуйтай холбогдож байгаа юм л да тий. Ноос ноолуур гэж Монголын одоо хамгийн одоо үн цэнтэй зүйл байна. Тэрийг одоо ингээл боловсруулаад бүтээл болгоод ингээ гаргаж байгаа хүмүүс нь одоо та бүхэн байгаа даа шүү дээ. Одоо ер нь сүүлийн үед ажиглагдах тэр малынхаа ноос ноолуур арьс шир бүгдийг гадагшаа. Тэнгүүтээ гадагшаа явуулсан бүтээгдэхүүнөө бид хэд өөрсдөө худалдаж авдаг. Одоо яг тийм юм ажиглагдаад байгаа байхгүй. Одоо тэрийг зүгээр болиулаад одоо яг өөрсдийн гэсэн одоо эн чинь үйлдвэрүүд байна. Хүн хүчийг нэмэгдүүлж болж штэ тийм. Үсгэлэн худалдаанд явж байгаа л одоо хамгийн гоё бүтээгдэхүүнүүд нь Монгол ноолуураар хийсэн бүтээгдэхүүнүүд
энэ сүлжимлийн бүтээгдэхүүнүүд байгаад байдаг л та тий. Тэгэхээр энэ мэрэгжил одоо өөрөө цаашаага бас юм өсөн дэвжих олон улсад гаргач гэдэг юм уу ийм одоо ирээдүйтэй үнцэнтэй мэрэгжил гэж харагдаж байна л та. Тийм. Манай мэрэгжил чи ер нь бол одоо гадагшаа ер нь хөрөн гарч байгаа шүү. Одоо ер нь л үйлдвэр болгон л баг гадны нэг салбартай. Тийм. Одоо манайх чинь ноолорын сортоор дэлхийд 2 жигдэг байхгүй. Нэг төлөвлөр хэт тулс өвдөө. Тэгээ ер нь бол Монгол ноолор чинь маш гоё зөөлөн. Одоо яг дулааныг сайн барьдаг. Ер нь бол даваа талууд ихтэй. Хятад ноолорууд бас яг адилхан. Манай Монголд ер нь бол төхөөц. Сорт нь л өөрлөхөөс ер нь бол ялгаа бараг л байхгүй дээ. Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд байл яг нэг ингээл хайрцаглагдсан байдаг л да. Нийгэмд одоо хэрэгцээтэй байгаа. Одоо тренд болж байгаа ч гэдэм үү. Эсвэл би өөрөө гой харагдана ч гэдэм үү. Тэг ингээл нэг юм тухайн орчин нөхцөл цаг үеэ дагах гад байдаг. Ийм хандлагатай байдаг. Тэгэхгүйгээр одоо ийм сайхан мэргэжил байдгийн шүү гэдгийг хэлж өгвөл Юус төгсөөд месүтэд орно гэхэлэр хүүхдүүд ер нь ингээд буруу ойлгодог байхгүй. Муу сурдууд л месүд ордог гэж. Одоо уус яг ингээд бүх сургууль дээр яг ийм яриа байдаг байхгүй. Улаан шугамнаас доош л бол чи коллеж месүд. Би улаан шугамнаас дээгүүр байсан. Тэг яг өөрийнхөө сонирхлын дагуу 9 дугаар ингээд төгсөөд мэрэгжлийн боловсрал гэдэг яг энэ мэрэгчлэр сүлжих машин оператор мэрэгчлийг сонгоод одоо шатлуулаад дипломын зэрэгтэй, дипломын зэрэгтэй болгож байгаа. Тэгээд хүүхдүүдтэй гэж хэлэхэд бол мэрэгжил бүхэн сайхан сонгосон мэрэгжилтэй бацаа гэсэн. 9 төгсөөд коллежд орно гэдэг чинь тийм буруу зүйл бол биш. Ирээдүйд чинь яг миний хувьд бол тийм л байна л да. Одоо ирээдүйд чинь улам л илүү ойрхон болно. Одоо яг 4 жилийн хугацаанд сурж 12 төгснө. 12 төгсөж 3 жил. Дөнгөд их сургууль төгсгөө 4 жил ингээд нийтдээ 7 жилийн хугацаа гоц. Энэ 7 жилийн хугацааг 4 жил багтаачиж байна л гэсэн үг байхгүй. Нэгдүгээр курст ерөнхий боловсролын хичээлийг орно, онлайн мэдлэгийг өгнө. Хоёрдугаар курст оронгууд одоо эхний семестр дээр богиныг дадлах гэж харгана. Үл яг хичээлийн үеэр үйлдвэр очиж ажиллаад орой хичээл дардагтаа дараа авчдаг. Тэгээ хоёрдугаар курст тэгж орж ирнэ. Дөнгөд 3 дугаар курс руу оронгууд одоо яг 10 жил ирэх юм л 12-т орох таа гэсэн үг шүү дээ. 12-т орох бид эднийхоор 3 дугаар курс. 3 дугаар курст бид яг уртын дадлага гэж хийдэг. Тэгээ яг тэр мэрэгчлэр мэрэгшиж авах дадлага байхгүй. Тэгээд 12 төгсөж байгаа хүмүүс чинь ЕС-ийн талаарх ингээд мэдлэгийг л одоо өөртөө ураж авчаад тэгэхэд бид хэд бол за энэ мэрэгжил ингээд юм байна, тэгт юм байна. Бүх юухаа ингээд судалсан. Бүр яг өөрийн гэсэн мэрэгжлийн ойлголттой болсон байх байхгүй. Тэрүүгээр ер нь бол хүүхдүүдийг ижлэхэд одоо яг манай сүлжмлийн үйлдвэрлэл чинь эрэлт бол маш ихтэй. Одоо ингээд манай мэрэгчлэр сураад төгсөөд очиход бол үгүй гэж бол хэлдэг. Ингээл гараад сул ажилгүй байна гэсэн ойлголт байна. Тийм юм бол байхгүй. Одоо яг үнэхээр яг нэг тийм нэг залхуу хүмүүс үүдэг шүү дээ. Юм хийх дургу. Тийм хүмүүст л үхэс биднээс яг манай мэрэгчлэр төгсөөд очиход ингээд ийм ажил хиймээр байна. Ингэмээр нэхэд бол ингээл сургаад авдаг. Одоо манай мэрэгчлээс одоо төгсөөгүй хүүхдүүд бас байна шүү дээ. Тэд нар ч бас өөрсдөө ингээд ийм мэрэгчлэр сурч ийсэн ингээд хэлээд очиход бол ингээл тасаал авдаг. Тэгэхэд бол ажлын мест бол байнгын тогтмол байдаг эрэлттэй мэрэгжил байхгүй. За тэгэхээр бидний урилгыг авч манай студийн хойморт ирж мэрэгжлийн талаар суралцахын гой сайхан даваа талуудын талаар ярьж өгсөн тэнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ГГ Монгол төслийн ГГ боловсрал подкастны маань ээлжид дугаарын зочноор Монгол Солонгосын политехникийн коллежийн сүлжимлийн ангийн суралцагч Түмэн Баяр оролцлоо. Баярлалаа.